Hi guys. Бичлэг хийгээгүй удацсан болохоор яалтчгүй ичдэм байна. За тэгээд илүү тавтай юмгүй. Миний 5-6 сард юу авсныг бүгдээ харцгаая. Би тэгээд айгүй олон захиалга хийсэн. Тэгээд яг энэ бичлэгэн дээрээ задлж үзүүлэе гэж бодоод ер нь ихэнх юмнуудаа задлаагүй байгаа. Тэгээд хамтдаа задлая. Тэгээд би айгүй том ачаанууд бас авсан болохоор томуудыг задлцсан. Одоо энэ жишээ нь энэс эхлэв чи би нэг задлцсан байхгүй. Тэгээд би энэ бараануудыг Taobao болон Highbox сегментийг ашиглаж захиалсан байгаа. Хэрвээ та бүхэн маань хятад хэлгүй ч юм уу эсвэл Taobao ашиглах нь аюу хүндрэлтэй байдаг бол Highbox сегментээр дамжуулаад Taobao-аас эсвэл Tmall-аас Alibaba-аас хүссэн бүхнээ захиалах боломжтой. Тэгээд энэ том хайрцагт юу байгаа вэ гэхлээр суулгаа. Тэгээд би энэ суудлыг болохоор тоглолт үзэхдээ ер нь авч явж ий гэж бодоод энэ юутай уяатай ეს бат хэд байлаа. Аюу даруй үнэтэйс юм. Би яаж гэсэн үнийг нь доор оруулчих за. Тэгээд ингэж сундаг. Тэгээд сунаад ингээд том болгоод дээр нь ингээд суучих боломжтой. Тэгээд тоглолтын дээр ч юм уу энэ тэнд ер нь явж байхдаа суувал зүгээр юм гэж бодсаахгүй. Яагаад вэ гэхээр өмнө нөгөө нэг дараагийн тоглолтыг үзэхэд, Рэйний тоглолтыг үзэхэд ингээд нэр чинь урдуур амар их Монгол дуучин явсан шүү дээ. Тэгээ яг одоо жишээ нь миний хувьд гэхэд би болохоор зөвхөн дараа Рэйнийг үзэх гэж тэр тоглолтын дээр очсон байхгүй. Тэгээд яг дараа Рэйн хоёрыг үзэх гэж 8 цаг хүлээсэн болохоор ер нь ийм санал хэрэгтэй байна гэж бодоод одоо хиний Джессиг тоглолтыг 7 сарын 11-нд үзэх гэж байгаа болохоор ийм санал цагсан байгаа. Тэгээ хоёрыг цагсан байгаа. Нэг нь өөртөө нэг нь найзтай. Тэгээд нэг гой хандал. Тэгээд ингээд дээшлэн доор байгаа түлжээг нь ингээд цаг гээд ячих боломжтой. Тэгээд ингээд хаагдаад эсвэл хаагтгаар нь авч яваад томруулаад ингээд дээрээ суух боломжтой байгаа. Тажгүй байгаа. Тэгээд энэ айгу олон өнгөрөөч үүд юм билээ улаан ягаамаа. Тэгээд зүгээр цэнгэрээ авчих юм уу? Өнгөндөө нэг ачаал бүглөөгөө. За хоёр талаараа дандаа нэрээ юу агасан юм бэ? Би одоо энэ том гэрлийг ашиглаж байгаа болохоор үзэлж чадахгүй. Өмнөх бичлэгүүд дээр та хэд миний гэрлийг айгу сонир байна гэд шалгаадсан болохоор би яг энэ шиг гэрэл авсан. Гэтэ энийг бодвол хамаагүй том. Тэгээд тэрийг яг одоо энд ашиглаж байна. Хамаагүй том ч хөлтэй. Тэгээд 2 м өндөртэй асан юм. Гэрэл болон уц тогтоогч юм хөл авсан байгаа. Энэ болохоор миний хуучин байгаа. Тэгээд одоо шинийгаа энд хэрэгжилж байгаа гэсэн үг. За тэгээд бас влог хийж байгаа учраас микрофон авсан. Тэгтээ микрофон маань их сайн ажилдгүй юм билээ. Тэрний оронд би зүгээр утасныхаа өөрийнхөө микрофоноор эхлээ явуулчих гэж бодлоо. Тэгээ ер нь одоо бичлэгэн дээр дуу хоолойны дүр сонсох ч юм уу тийм хөрхөө зүйлс дээр бас хэрэглэе гэж бодоод ийм микрофон авсан. Тэгээ утас цэлцээ болохоор бас Type-C оролттой микрофон авсан. Тэгээ энэ микрофоны үнийг нь бас оруулчих. Энийг чинь Pinduoduo-гоос авлуу. Агуу Highbox-аас авсан юм. Highbox-аас худалдаж авсан. Өмнө жилийн зуны хувьд гэвэл би ер нь дандаа цагаан өнгө дамгаалсан ч юм уу те цагаан ягаан дамгаалсан ер нь хөвчлэн дандаа цагаан хувцсуудыг сонгож авсан. Тэгээд энэ зуны маань миний өмсөхийг хүсэж байгаа. Одоо миний vibe-нд нийцж байгаа. Миний Instagram feeds дээр юу гэдэг social app дээр надад санал болгож байгаа хувцснуудын нэг бол ийм гялцсан материалтай хувцснууд байгаа. Тэгээд яг ийм топ энэ жил аяга мод болж байгаа юм билээ. Тэгээд Америкт эхэлтгүй ер нь дэлхийд даяар мод болж эхэлж байгаа. Тэгээ нэг гой топ байгаас. Тэгээ яагаад чи надад ногоо өнгө нь айгу гой санагдсан байгаа. Тэгээ би энийг бас Highbox сегментээс захиалж авсан байгаа. Айгу гой байгаад би тэгээд өмссөн бичлэгийн араас нь оруулчихна. Тэгээ энэс айгу хөөрхөн топ байгааз яалтчгүй миний Instagram дээр ийм топнууд амар их хийсэн байхгүй. Тэгээ би яг энэ топыг ногооноос наарэ гэж бодож байгаа. Тасна айгу баяртай. Тэгээ айгу гоё энэлтэй ингээд ийм тогтоогчтой болох нэг амар унж бариад ч юм уу эсвэл ингээд цэжний хэсэгч харагдсан маргатын саа зовлтгүй. Тэгээ хамгийн таалагдчихж байгаа зүйл нь юу гэхэлээ урдаа ийм нугларсан хэсэгтэй гац. Тийм болохоор би ингээд юм идээд миний гизээ ингээд жирэмсэн харагдчихсэн ч гэсэн ингээд нуучж болно заяа. Би бас нэг итгэхээрээ бүр амар чихэж идчихэж байгаа болохоор ингээд яг ийм 2-3 сартаа живсэн үг гэж харагдаад лээ. Тийм болохоор миний ингээд гизийг очих боломжтой. Одоохондоо л надад тийм гиз мэдсэл болов. Тэгээд биш үү? Энэ видеоныхаа дундуур нь оруулчих гэж бодлоо заяа. Би нэрээ юунаас өмд авсан ахгүй. Pinduoduo-гоос өмд авсан. Тэгээ өмнө нөгөө нэг доогоор судалтай джинс захиалсан газараас дахиж ийм баруун өнгөтэй доогоор судалтай джинс захиалсан. Тэгээ энэ топон дээр бүгнэр гоё харагчлаа. Би одоо өмсөтэй. Тэгээ аюу гоё өмд. Би ч бас хэснээ өндөр хүн мөлий. Тэгээд тахчил ингээд доотлол ингээд газар чирэгдэж байгаа. За яг үннийг хэлэхэд биш үү? Анх удаага ингээд миний өмд тоошоо бүр ингээд газар чирэгдэж байгаа. Анх удаага цаа. Тэгэхээр айгу баяртай. Тэгээд айгу гоё юм доогоор судалтай. Тэрнээс айгу гоё. Тэгээд яг энэ топ нэр хөөрхөн зөгч байгаа байхгүй. Тэгээ энэ юм бас айгу дажгүй үнэтэй байсан. Нэг 20-30 мянган байсан байх би бол тэгж бодож байна.
Яг тухайн үедээ захиалж хат үгийг надад одоо мартчихжээ. Сайн нөхөрхөн залуу минь. Яа тэгээд нэг задал. Цаадаас энийг урдуурн задлаад ингэ мэдчихсэн байхгүй. Тэгтээ ямар ч гэсэн бичлэгэн дээрээ задлаа гэж бодоод ямар ч гэсэн амыг нь ангаалчихсан. Энэ юу вэ гэхлээр палаж. Тэгээд энэ палажийг болохоор гоё хөдөө авахтаа ч юм уу эсвэл ер нь бол зуны үед өмсөд айгүй тохиромжтой минь бодож сонгож авсан. Тэгээд бас айгүй гоё дэлгүүрээс мөн хай бокс сегментээс захиалж авсан палаж. Нуртай ийм 70 одтой юм шүү дээ. Яар гоё. Надаас ийм 70 одны юм эмблемүүд бас айгүй таалагдж байгаа юу. Хөөхөн. За тэгээд энэ палажийг бүгд харцгаая. Оо, nice. Энэ болохоор энэ уртлын нэн нь ингээд хоолоор нь ингэж гарч ирд юм лээ. Тэгээд материал нь бол айгүй гоё юм байна. Ийм халац болохгүй, копрон гэдэг бол тийм материалтай. Тэгээд урдуураа юм. Тэг энэ дээр нэг ийм 70 од байсан. Саяны 70 одыг энэ дээр зүүх юм байна л да. Өгөөргөө маасаа тэгээд ер нь энэ дэлгүүрт айгүй гой гой палажтай мэлээ. За би тэгээд энэ дэлгүүрээс зүгээр яг энэ палаж нь иймэр ирэх үү гэж бодсон учраас нэг л палаж авсан байгаа. Тэгээд айгүй гоё ирсэн учраас ер нь энэ дэлгүүрээс дахиж палаж авъя гэж бодчих. Тэгээд үүний хувьд ч ихсэн айгүй дэжгүй. Гоё. Тэгээд энэ жилийн хувьд гэвэл тийм гялцсан материал. Тэгээд ийм 70 одтой. Тийм ураас ихтэй баг та. Тийм биш. Тэгнээс айгүй хөөрхөн палаж байна. Яг нэг аяг хэцүү байгаа юм энд хоолоор орж ирдэг юм айгүй хэцүү юм байна. Яг ингээд хоолоо шахаад. Хөөрхөн палаж байна. Материал явж ихсэн айгүй хөөрхөн. Тийм симбэгэнсэн. Тэгээ ганган. Ингээд салхи авбал ингээд хийсгээд. Тэгээ айгүй урт юм байна. Би ч бас айгүй өндөр юм шүү дээ. Би ч болохоор метр 78 байгаа. Дижаад нэг газар чирэгч. Тэгэхээр айгүй урт юм байна. Тэгээ өсвөд готалтай өмсөл айгүй хөөрх юм байна. Юм ба. Задлж үзнэ. Надаа үн хайч байсан шүү дээ. Ийм марлуу би. Тийштэй. Би нөгөө нэг ахлынхаа хичээсэн юм ногоон өнгөтэй гялцсан топ худалдаж авсан аахгүй. Би тэгээ тэр топн дээр яг тэрэн шигээ ийм гялцсан юбг байвал айгүй гоё зохих юм гэж бодоод хай боксоос ас ийм юбг захиалсан байгаа. Ногоон өнгөтэй. Амар гоё гялцж байгаа. Тэгээ би энэ юбгийг ямар богиох юм бэ? За яхаа дотрын шорт өмсч. Айгүй богиох юбг. Тэгээ би энэ юбгийг плей таймын үеэр ч юм уу эсвэл зүгээр орой гарч марахтаа тэр ногоон топн дээр өмсчих гоё юм. Ер нь ногоон топ ч гэлтгүй саний нөгөөний захиалсан ногоон топн дээр хүртэл өмсөх хөрхөн байгаа. Тэгээд уугийн тастаа. Тэгээ нэг бас хай боксоос захиалж авсан. Би бас нөгөө нэг гадуур дэлгүүрээс ч явж аваад өмд ч юм уу юбг ч юм уу шорт байвал ер нь өмсөж үзэхгүй айгу салхаар авчтай байхгүй. Тэгээ яаж мэдж авдаг вэ гэхлээр яг нөгөө хуучны арга ашиглаад яг гараа ингэж гатгаж байгаа тохойн хүртлээ яг өмсөх хэсгийнхаа юм ташаа руу ингэж оруулаад тэгээ яг таарч ил чинь ташаа руу яг орно л гэсэн үг байхгүй. Тэр нь ерөнхийдөө бол өмсөж үзэх бөөр ингэж авдаг. Тэгээд өөрийнхөө сайзнаас хийвэл ер нь хятадын дэлгүүрүүдийн хувцас нэг арьцмаар доошоо байдаг заа. Чи одоо ээл өмсдөг бол XL аав гэсэн үг байхгүй. Ийм өмсдөг бол L аав, S өмсдөг бол ийм аав ч юм. Одоо зарим дэлгүүрүүд заа. Одоо жишээ нь Zara ч юм уу те. H&M ч юм уу энэ хүү дэлгүүрүүд ч болохоор ийм илүү Европ маягийн дэлгүүрүүд учраас хэдий хятад үйлдвэрлэгч гэсэн яг Европ стилтэй те. Европ ийм хувцснууд гаргадаг учраас арай том арьцмаартай байдаг. Одоо жишээ нь Zara-гийн S өмсдөг бол чи хятад үйлдвэрийн M юм уу L өмснө гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь тэрийг бодож захиалах хийж байгаарай. Тэгээд бас нэмээд хэлэх нэг юм нь юу вэ гэхлээр гутал авах гэж байгаа бол нэг арьцмаар том авсан дээр хятад байдаг гутлнууд ч гэсэн ерөөдөө дандаа нэг арьцмаар доошгоо зарим бүр хоёр арьцмаар доошгоо байдаг. За яг ингээд өөрийнхөө арьцмаар одоо жишээ 36 арьцмаар өмсдөг байлгүй гэдэг шүү дээ. 36 арьцмарын гутлаа авчингууд баг 34 рүү орохоор тийм гутал ирдэг. За тэгэхээр ерөөдөө бол гутлаа хувцсан дээр захиалахдаа нэг арьцмаар том захиалчхад бол илүү төггүй. За энэ болохоор нэг юу бүг байна. Тэгээ юу хөрх дуугарч байна. Юу гоё юм байна. Энэ бүгдээс өөр өнгө байлуу яалаа. Баг өөр өнгөөс нь дахиж авмаар л санагдаж байна. Би бас айгу богино гэж хаадсан чи бас гайгүй байна. Би яг өмсчүүл яг миний бөхс тэр чигтээ гаадах юм болов уу гэж бас айсан. Тэгсэн татан гал ийм юу юм чуу. Яна энэ цаанаас нь үзсэн шүү дээ сая.
Тэгээ хөөр агч надад таалагдчих. За хайчаа. Тий. Би энийг бас play timer өмсөе гэж бодож хасан. Яг тэр хүртэл өмсөх нь тэрнээс өмнө өмсөх нь. Энэ юу вэ гэхлээр миний high box-ыг манаас захиалсан бор хослож байгаа. Энэ борслын маань хувьч гэсэн аюу хөөрхөн юм урдаа 70 одтой заа тэр нэг хүрээс хэлсэн. За энэ болохоор юу нэ? Топ нэ. За юм мөр гаргасан юм топтой. Тэгээ би яг материалын хувьд бол нэг иймэрхүү байна л гэж ер нь төсөөлжлээсэн л да нэг ийм сундаг полиэстер ч юм уу те. Энэ болохоор юу бүхэн вэ? Тэгээ надад бол яалтчгүй урт юу бүхнүүд айгүй таалагддаг. Тэгж амар гоё хасаа гаргахгүй бас дэжгүй. Юу бүхнээс урдураа ийм оруулахтай багтаа. Урдураа ийм оруулахтай юм байна. Үсийг хаалгах юм болохоор энэ чимэглэлүүднээс аахгүй хөөрхөн чимэглэлтэй. Одоо энэ жишээ нь цээжин дээрээ зүүх 70 од нь байна. Тэгээд энэ нэг юу бүхэн дээрээ зүүх 70 од нь л ах бодвол. Тэгээ яалтчгүй ийм 70 эрэг төр хоцсон юм шиг те. Яг ийм халуун далаа уйлралд ялангуяа зуны үед өмсөх хөөрхөн хуцснуудын маань нэг бас гэж бол бодож байна. Тэгээ би ер нь хуцаа захихтаа бол ер нь дэлгүүрийг нь ер нь хардаг заяа. Дэлгүүрийг нь хараад өөрчлөлөгчдийнх нь яг юу гэж бичсэн байгааг хараад хэдэн килограмтай хүн одоо жишээ нь 164 см за 50 кг-тай хүн эм өмсөж ийн гэж ер нь төсөөлж ивэл би ер нь нээлэг цагчдаг байхгүй. Зарим дэлгүүрүүд болохоор айгүй гоё хувцас болгон дээр яг хувцсныхаа цээжний тойрог, бэлхүүсний тойрог, одоо доотлын таазны тойрог гэх мэт тойргууд хаан хажуудад бичдэг. За одоо хувцсны урт ханцны урт мурт гэж айгүй гоё наривчлалтай бичдэг. Ер нь тэрийг нь одоо уншиж бас хувцас авахд айгүй дэмтэй байдаг. За энэ дээр бол яста зүйлтний чирэг авахгүй манай гангуу хүн гах нэмэр гэдэг шиг. Дээрээ чи юмтай, доороо чи юмтай тэгээд янз айгүй гоё юм байна. Тэгээ айгүй гоё эвтэйг юм байна. Энэ юу вэ гэхлээр тий би нэрээ Flower Nose гэдэг хятадтай айгүй алдартай мейкап брэнд гэдэг шүү. Тэгээ бидний дэлгүүрээр бас олж аваад энэ бас ийм цүнхний чарм гэсэн байгаа заяа хөөрхөн. Тэгээ энэ бүр зүгээр ч нэг ийм цүнхний чарм биш. Энэ бол саа байгаа. За нүдэн дээр төрхөж болох, нүүрэн дээр төрхөж, биен дээр ч юм уу төрхөж явхаар тэгээ ингээд цүнхэн дээрээ дүүжилж явдаг саа байгаа. Тэгээ надад энэ хятадын Flower Nose-ийн пакэж буюу одоо энэ гадна хайрцаг саа баглаа бодлоо айгу таалагддаг. Энэ таалагддаггүй охинж гэж байдаг бах. Тэгээд айгу тойлмол нь бас айгу хөөрхөн. Тэгтээ энэ Flower Nose-ийн таалагддаг ганц юм нь нүдний тэн заяа. Тэгээд би яалтчгүй л ойлгож л байна л да хятад улаан өнгөнд дуртай гэдгийг би ойлгож байна заяа. Гэтэл ингээд хятад ер нь брэндүүдийн нүдний тэн юу ч байдаг ер нь газрын өнгөлөгч ч гэдэг юм арай л хэтэрхий тийм ягаан улаан туяатай. За тэгээд би бол өөрөө яалтчгүй бор тэнд дуртай болохоор бүр ийм улаан тэн төрөгчөөр яг нэг тийм шүнжүүн уйлцсан хөвч харагдаад байдаг. За момент очив. Амар хөөргөн байгаа зү. Тэгээ та ер нь миний захиалсан юмнуудыг харж ивэл ер нь дандаа 70 эргийг санагдуулсан юмнууд байгаа. 70 од ч юм уу, хясаа ч юм уу. Ямар хөөрхөн юм бэ? Вау, нэрэ. Түрхэж үзье та. Гоё юм байна. Ямар гоё юм. Тэгээ гоё хасаа цүнхнээсээ ингээд хайлайтер энэ ч юу гэх юм бэ? Цүнхнээсээ юм саа зүгнэ яваад та. Яар хөөрхөн юм бэ. Тэгээ хөөрхөн маацтай ингээд цүнхний чарам болчин тэгээ хүссэн үедээ нүрэн дээр ч юм уу нүдэн дээр ингээд саад өрчих боломжтой. Тэд таалагч юм байл. Би яс энийг high box-аас авсан байгаа. Өөр юм байна. Энэ хөлөө зүйдэ. Би аль хэдийн нүрэн дээрээ саад өрөх цаагаа болохоор нэлээд саатай энэ миний нүрэг басан. Энэ жижиг юм авих загсан юм шиг байна. Өхний толгой далталдаг наалт байгаа. Тэгээ би заримдаа болохоор нөгөө нэг одоо яг өмсөж байгаа ч иймэрхүү топ өмсчдэг болохоор дотор нь ийм өхний даруулга зүүх боломжгүй байдаг байхгүй. Тэгээ тэр үедээ ийм өхний наалт наачдаг тэр нь хамаагүй агаар байхгүй надад. Тэгээ ийм өхний наалтууд дотроо энэ чинь 6 илүү 8 ширхтэй зай. Тэгээд хосороо. Тэгээ ийм өхний наалтууд хосоо эдгээр болохоор ийм цэцгийн хэлбэртэй бас ер нь лажгүй л үнэтэй байсан баг. Би яг үнийг аль сандгүй нэг
Иймэр дүнтэй байсан. Тэгээ хөөрхөн энд юу вэ? Ийм бууч бол ийм бас high box-аас хэлсэн байгаа. Окей. Тэгээ яалтчгүй нэг ийм одтой хувц хавцаа болохоор дээрээс нэмээд ийм одтой бууч авъя гэж утсан. Одоо миний шууд таарах нь уу? Нэг аюу хэцүү юм ингээд байг зүгээ авах ингээд жоо төвөгтэй байдаг тэр нэг аюу хэцүү. За нэг юм харагч байна. Яа, боо юм болж зүйлээ. Тэг яаж ч гэсэн нэг иймэрхүү зүйлтэй байгаа. Тэг ингээд давхарч зүүд юм билээ стил хараад байсан. Гэхдээ миний бодлоор бол бараг зүгээр нэг нэгээр нь зүүдсэж надад ер нь тухтай санагдах байх гэж бодож чинь. Тэгээд энэ эмийг нь бас надад зүүд үзье. Оо, хүшин эм зүг авсан чи гоё болоо авчих юм. Оо. Nice. За дахиад нэг хайрцаг байна. За энэ хайрцаг нь юу байгааг харцгаая. Нэр тийм бас юм эмэгнүүд авсан. Ер нь би өмнө нь энэ эндээс авсан эмэгнүүдэд дандаа өрөөснийг нь алга болгоцсон. Тэгээ мөнгөс харцтай гэдэг ийм гоёлын эмэгнүүд бас авсан байгаа. Энийг болохоор пиндодогоос авсан санагдчихэв. Тэгээ энэ болохоор илүү тийм хөрхэн загвар агаад жижигхэн. Энэ болохоор тийм арай гоё тийм ханган хувцсан дүрмсэй гэж бодож авсан. Энэ эмэгнүүд байгаа. Яг нь яг зүүх хэсэг нь л мөнгө сарцтай хат. Миний бодлоор бол энэ ингээд манжаад байгаа хэсгүүд нь бол төмөрлөх. Тэгээ төмөрл харагдчихэв. Тэгээ би өөрөө төмрийн ажилтаа болохоор төмрийн эмгийг бол нэг ихтэл 8 цаг л зүүдэг. За яг ажлын 8 цаг гэдэг шиг 8 цаг л зүүдэг. Тэгээ эднэр ч гэсэн төмөр болохоор нэг тэгж удаан зүүж чадахгүй ялчгүй чих маань баалаад эхэлдэг. Энийг болохоор пиндод уус. Энэ айгу хөөхөн баад. Тэгээ би энэ зууныхаа өнгөөр болохоор цэнхэр өнгөийг сонгосон байгаа. Яг ийм энэ ч юу гэдгүүлээ? Пастел цэнхэр. Цэнхэр цайвар. Тэгэхэд өмнө жил илүү цагаан ягаан өнгөөр жигдэрсэн болохоор энэ жил болохоор айгүй цэнхэр өнгө хөөрхөн санагдаад. Тэгээ би энэ палажиг болохоор табаас бас авсан байгаа. Тэгээ анхын палажиг харчаад надад ер нь богино тохиох гэж бодсон. Тэгээ яалтчгүй надад бол богинодсон. Тэгээ би дотор нь болохоор цагаан шорт өмсөж гарсан байгаа. Тэгээ тэр зураг бас оруулчих. Тэгээ дотор нь ингээ шорт өмсөж явчихвал хамаагүй аюулгүй. Тэгээ энэ нь болохоор ийм дэрвэр палаж учраас ер нь салхи гаруул дээшээ ингээ дэрвэлцэх магадлал өндөртэй. Тэгээ хөөрхөн палаж. Тэгээ табаас айгуу дайггүй нэр хасан баха нэг 30 лөө 20 мянга л санагдаад байна. 30 мянга л хасан байх хүсрэл. Тэгээ хөөрхөн палаж. Би нэр нарантуулаас амар гоё юм болсон. За нарантуул дээр би дэлгүүрсэж явж агаад new pair болсон. Тэгээ би бүр яг ийм богинохон мөртлөө джинс юпг хайж саахгүй. Тэгээ би олохгүй саахгүй. Ихэв там хөвчлэн дандаа урт юм уу эсвэл тийм дэрвэр ягаад саахгүй. Тэгээ би new pair болсон. Тэгээ new бүхий тэгсэн гэж бодчих. 5000 за. 5000 штэ. Тэгээ хямдар заалцсан 5k гэдэг. Тэгээ би нэг авсан. Нэг хөөхөө буудтай яа. Тэгээ би энэ дээр нэг утсан дээр зүүжсэн чармаа зүгсэн юм. Оо, энэ дээр нөгөө нэг чарм нэг зүүн нэг автай. Гоё автай. Тэгээ би бас ийм чармуудыг бас заавал зөвхөн дээр биш өмдөн дээр ч юм уу бүхэн дээр асуух боломжтой гэж бодож байна. Хөрх маад тэрний 5000-аар авсан юбг байгаа. Тэгээ тэгж жаад нэг завтаа болохоор нарантуул ороод бас шопинг хий гэж бодож байгаа. Нарантуул дээр гой гой юм дэдэг. Би эртэд нэг рил харсан чинь яг тийм нэг ориг гүчи юу ч хэлээд Prada гэж хэлээ готлуудыг ингээд зардаг тийм thrift shop буюу одоо манайхаар бол тийм комиссийн дэлгүүрээс нарантуул дээр байдаг. За тэгээд тэр их яг нэг тийм бичлэг хийсэн одоо ингээд готлуудаа ингээд эргүү тавилаа харж байгаа хгүй өмссөн готлууд ийм second hand готлууд гэдэг шүү дээ. Тэгээд бас хөрхөн үнэтэй юм шиг үлээ заяа. Заавал нарантуул дээр байгаа гэдэг 20-30 мянгаас биш. Тэр чинь яг нөгөө нэг өөрөө яг ориг гүчи, ориг Prada, Dior гэж зарж байгаа болохоор тэр готлууд нь бас ингээд нэг 300 мянга 400 мянга зарим нь бүр сая мая төгрөгийн үнэтэй идэм шиг үлээ. Би тэгээд дараа нь гоё нарантуулын яг тэр таск руу явахаараа бичлэг хий гэж бодоод байгаа байхгүй юу? Яг гоё. Хөш. Цүнхний чарм гэснээс би одоо зөвхөнээр хитэн ч чарамтай. Энэ нь болохоор Азур намын хөтөлбөрөөс авсан baby girl гинэ. Cry baby-гийн ийм цүнхний чарм байгаа. 35,000-аар би Азур намын хөтөлбөрөөс авсан. Тэгээ энэ Cry baby-гийн энэ чи хин нэлээ. Би өөртөө дрилэн дээрээ нэрийг харж байгаа тас марччихэ. Өөрөм модтэй. Энэ нөгөө нэг Powerpuff Girls тэгээд Cry baby хоёрын ийм гаргаж байгаа ийм загвар нь. Тэгээ би нөгөө нэг blind box буюу дотор нь ямар юм харагдахгүй байгаа бокснаас нь хайрцагнаас нь авчаад нэг сонгосон баа. Тэгээ хөөхөн. Тэгээ нөгөөх нь болохоор миний машины төлхөр болон Хацны микгийн ийм фигюр мэт
түрээ осор бас байгаа. Хөрхөн байгаад. Тэгээ одоо энэ дээр энэ нэмэгдэж байгаа за. Оо тэгээд бас авсан өөр юмудаа харуулдаг гэж шүү дээ. High box-ыг миний ашиглаад энэ палажиг бас авсан байгаа. Тэгээ энэ палажны хувьд гэвэл айгүй гоё хастай дээрээс юм цэнхэр тэгээд ийм омбро уусгалттай заяа. Тэгсэн чинь намайг хин нэг яг энэ Aquasani нарны тостой адилхан байна гэж хэлсэн. Гэхдээ тэгэл нэр хараадсан чинь энэ нарны тостой амар адилхан юм шиг. Тэгээд ийм палаж авсан. Тэгээд бас хар үжийн палаж авсан байгаа. Нэр ажлын хчээс авсан топ гэж энийг хэлсэн байхгүй. Тэгээд ийм гоё гялцдаг ийм ногоон топ авсан байгаа. Тэгээд Австралиас авсан гэсэн класс сонс энэ одоо Австрали брэнд мэлгүүдээ орж гисэн ийм гялцдаг топ авсан байгаа. Тэгээ нөгөө түрүүний ногоон өвгтэй аюу гоё зөгцгоор байгаа зү. Хар даашинд нь болохоор ийм хар даашин заагаа. Энэ ингээ хоолоогоор ингэж өмсдөг. Тэгээд бас ийм урт зав. Тэгээ хартаа ийм онгорхоо. Тэгээ би одоо хүртэл ярилтыг аваагүй яагаад вэ гэхлээр би нэг ч удаа өмсөж гарч яваагүй байгаа. Тэгээд яг ийм тохирсон орой хоолны зоогонд ч юм уу эсвэл ивент мэмэд дөрөвдөд өмсөж гэж бодож байгаа. Эсвэл орой гарахтаа л өмсөе гэж бодож байгаа. Ер нь өдөр өмсгөд бол тохиомжтой хувцал биш. Тэгээд бис өөрөө яалтчгүй ер нь хар өнгө нэг тэгж өмсөд байдаггүй. Тэгээ яалтчгүй 2 сарын турш авсан юмнуудаа харуулж байгаа учраас энэ донд маань бас нүүрний юмнууд маань орж байгаа. Тэгээд гарнерын юмнууд бас айгүйх таалагддаг учраас ер нь гарнерын мэтлэр бас байнга авч ирэлдэг. Энэ болохоор яг нөгөө нэг эмзэг батгшилтай арьсан зориулсан юм мэтлэр бас байгаа. Тэгээд энийг би яг L'Oreal Garnier зардаг их дүүрээс ч юм уу эсвэл нөгөө нэг ийм арт интерес ч авчдаг байхгүй арай хямдхан байдаг 15,000 гэдэг эсвэл зүгээр нөгөө нэг хүнсний дэлгүүр мэлгүүр зарж байдаг шүү дээ. Тэд нар болохоор 20,000 зан 21,000 22,000 гэдэг ер нь тэгж зардаг. Тэгээд би ер нь яг аль биесны эрэхтэй оруулж ирдэг газар бас нь ойрхон ойлголцоод авчирдаг. Тэгээ миний арьс ер нь айгүй эмзэг батгшилтай тэгээ ажил сорвтой болохоор би Cloud9-аас бас ийм тонер авсан байгаа. Энэ болохоор илүү зөөлхөн тонер гэж надад санал болгосон. Тэгээд надад ч гэсэн тийм аюу таалагдж байгаа. Юу хэрэглээд нэг сар 2 сар маа болж байгаа. Ингээд дундаарцсан байгаа. Тэгээ хөөргөн тонер тэгээ би өдөр болгон хэрэглэж байгаа. Тэгээ Cloud9-аас бас нэмж авсан зүйлүүдийн маань хувьд гэхээр энэ доктор Альтиягийн витамин С-тэй серумыг авсан. Тэгээ энэ маань дууссан. Тэгээд энэ яг миний сорвыг бүдгрүүлсэн үү гэвэл нь шүү дээ. Жоохон л бүдгрүүлсэн заа. Бүр тийм амар яг ийм TikTok дээр viral болоод байгаа шиг ч юм уу бүр тэгж амар сайн бүдгрүүлээгүй. Тэгээд дахиад Cloud9 дээр очиод ерөөхдөө саяны доктор Альтиягийн витамин С маань сайн үр дүн өгөөгүй учраас би дахиад витамин С авмаар байна гэхэд надад энийг санал болгож өгсөн. Тэгээд надад энэний хувьд л айгүй дажгүй авах санагдаад байгаа шүү дээ. Ер нь ойр үед ер нь бас батхны сорим маань багаар бүдгэрч байгаа санагдаж байгаа. Тэгээд энэ болохоор Nimeless гэдэг ийм брендийн бие бүүстлүүдийг явуулж гисэн юм серум авсан. Энэ серумны хувьд би надад аюу таалагдж байгаа. Энэ маань дуусчих байгаа. Тэгээд ер нь батг гарахаар хүмүүс янз бүрийн батхны тос айгүй хэрэгэлдэж штэ. Тэгэл одоо тэмж брендийн ингэ миний хувьд болохоор Aziclar хэрэгэлдэг. Aziclar болохоор би ер нь гар хүлээ шалбалсан тохиолдолд ч юм уу шалбархан дээр төрөх гэхээр айгүй хурдан идэгдэг байхгүй. Хүмүүс болохоор энийг хомхон тос гэж бас нэрлэдэг. Аман дээр нь юм гарчхаа ингэ төрчихдөг. Тэгээ миний хувьд бол яг шахацсан батхан дээр төрчихээр маргааш нь айгүй сайн шархан айнаад тэгээд ер нь айгүй дажгүй болчдөг заяа. Шахаагүй батхан дээр зүгээр юм толгойн адарсан батхан дээр төрөхүүл ял ямарч үр дүнгүй байгаа. Яг чи хэрвээ батгаа яг над шиг тэсэхгүй шахачаад байвал энэ Aziclar гэдэг энэ крем төрөх боломжтой. Энэ болохоор бүх эмийн сангуудад байдаг. Тэгээ үний хувьд болохоор 7,000 цанга нэг тиймэрхүү үнэтэй. Айгүй дажгүй заяа. Тэгээ би бас гар хөлөө дандаа шалбалчдаг болохоор энийг айгүй хурд төрхтэй. Тэгээ миний хуран дээр бас юм шалбархаанууд одоо хүртэл идэж байгаа. Тэгээ би Aziclar-аас төрөж байгаа. За энэ болохоор ийм Momatani гээд Mild-аас авсан бас нэг иймэрхүү эссенц байгаа. Тэгээд нүрэ ботхтаас эссенц хамт нэмж төрөх чаа. Тэгэхгүй бол жоохон хооршоод байгаа байхгүй. Тэгээд энэс айгүй дажгүй. Энэ айгүй гоё үнэтэй заяа. Би тэгтээ ер нь жоохон үнэтэй бүтээгдэхүүнээс ер нь тийм амар тустай хаа болцсон. Ер нь нүүрэндээ төрөх чаа бүтээгдэхүүнүүд маань ямар нэгэн химийн орц найрлагагүй үнэр ороогүй үйл ер надад их дажгүй санагддаг болчих. Тэгээ энэний хувьд гэвэл жоохон нэг тийм цэцэг шиг үнэртэй. Гэтэ яхаа одоо л таалагдж байгаа. Яг нүрэ ботхоос өмнө төрөхчээр айгүй гоё тийм таталтахгүй гоё мэдрэмж өгдөг. Энэ тэнийг би өмнөхийг нь аваад хэрэглээд дуусгацсан. За хүмүүс одоо ингээд тэн аваад 1 жил хэрэгжилж байна, 2 жил хэрэгжилж байгааг хэлдэг шүү дээ. Миний тэн бол 3 сард л дуусдаг. За тэгээ би ялцч нүрэ айгүйх боддог учраас тэн маань айгүй хурдан дуусдаг. Тэгээд энэ нь болохоор Desic гэдэг брендийн яг намар гэдэг улирлынхын тэн байгаа. Тэгээд 4 улирлын тэнтэй байлээ нэрээ. Өвөл 100 намар хавар гэдэг энэ 4 улирлын тэнтэй. Надад болохоор энэ борны айгүй таалагдсан учраас
Энийг би саяхан шинээр авсан гэж яатлаа одоо ингээд цаатлахын төмөнд ингээ гаадарсан маа самааных нь. Тэгээд энэ basic юм надад нэг бай таалагдж байгаа хөөрхөн. Тэгээд бас тэр нөгөө Garnier L'Oreal Inter зардаг тэгээс болохоор би энэ Niacinamide-тай тэгээд бодгийг 24 цаг ч үлээ 48 цаг ч үлээ барьдаг. 24 цаг юм байна. 24 цаг барьдаг юм мат олгодог юу авсан. Primer авсан. Тэгээд батхтай ирсэн бас тохиромжтой гэж л таасан. Гэтэ энэний хувьд бол би дахиж худалдаж авахгүй за энэ надад дуусч байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр ер нь айгүй мат олгодог учраас арсыг юу нэг айгүй тийм гур алгацдаг. За тэгээд миний арс ингээд яг будаад эхний 3 цаг бол гоё л. Тэгээд дөрөвдөх цагаас эхлээд нэг тийм элсэн зүршиг болоод эхэлчихдэг. Тийм болохоор би өмнө нь хэрглэж исэн Mild-ийнхаа primer-ыг эргүүлээд авъя гэж бодож байна. Base илүү. Ямарсан тэрийг эргүүлж авъя гэж бодож байна. Энэ маань тэгэхэд утгагүй дуусч байгаа. Дахиж худалдаж авахгүй. Надад бол тохироогүй байгаа. Би нэр оржиг дээр CGI ороод CGI гэдэг нь болохоор Монсын оруулж ирж байгаа гоо сахны бүтээгдэхүүнүүдийн одоо юм зарж байгаа дэлгүүрийнх нь нэр юм билээ. Тэгээд тэндээс би контра авъя гэж орсон аахгүй. Тэгсэн чинь ийм тосон үнэртмэд зарж ирсэн. Надад айгүй таалагдаад. Тэгээд би бүгдийг нь үнэрлж үзээд энэ болохоор айгүй гоё нэг тийм усан торцсон юм шиг айгүй гоё тийм цэвэрхэн үнэртэй тийм тосон үнэртэй бас байсан. Тэгээд үнэрээ болохоор 42 цаг буюу 2 өдөр барьдаг гэдээ надад 48 цаг үлээ. Надад тайлбарлах гэсэн худлаа зөвлөх нь. Тэгээд миний хасмаа тэгээд үнийн үед гэвэл болохоор бас айгүй хямдхан зэ 16900 илүү 20000 ч үл ямар ч гэсэн тиймэрхүү үнэтэй за. Тэгээд нэр үнэр айгүй удаан барьд юм билээ нэр манайхаа. Тэгээ аюу гой цэвэрхэн үнэртэй би ийм цэвэрхэн үнэртэй үнэртэнд аюу дуртай. Тэгээ Silky Girl гэдэг юм брэндийнх юм билээ. Тэгээд CGI оруулж ирж байгаа юмнууд нас надад аюу таалагдж байгаа. Ер нь тэгж яагаад гой завтай болох хизээч завтай болох гэдэг. Би уг нь амралтаа авсан байгаа шүү дээ. Тэгж яагаад миний өдөр болго амар завгүй байгаа. За ийш тийшээ аваад зурмаг хаалгах ч гэдэг юм уу, рил хийх ч гэдэг юм. Өндөр нь би жуулч аваад байгаа байхгүй юу. Тэгээд хөтөж хийж байгаа болохоор аюу завгүй байгаа. Тэгээд хөтөж хийж ирж ирчээд гэртээ ирэхээрээ дахиад өөр гिचлэн гарна эсвэл энэ тийх хийж яа гэхээр миний бүр амар. Тэгээд ямар ч гэсэн амар ядарч байгаа тэгээд юм байна. Би нэрээ TikTok-оос нэг бичлэг үзчихсэн чинь Marilyn Monroe үнэртэй усаа айгуу гоё удаан барьдаг байсан бас нэг шалтгаанууд нь болохоор хүнсгэн дээр үнэртэй ус өргөдөг байсан гэдэг тэгсэн. Тэгээд би хүнсгэн дээр үнэртэй ус өргөд нэг өдөр явж үзгүй заяа. Тэгсэн чинь үнэртэй ус амар үнэртэй юм бэл тэр үн заяа. Тэгээд надад өөртмөж үнэрч байгаа надтай ойрхон байгаа үнд чиг үнэртэй юм лээ тэгээд тэр хүнсгэн дээр тэгж удаан үнэртэй ус төрөж болохгүй хаа. Өмсгч угаасаа үнэртэй ус төрөх газар биш шүү дээ. Ямар ч гэсэн зүгээр тэр хак нь бол үйлчлэгийн хувьд л үйлчлэл юм лээ удаан тэгж төрөж болох нь үгүй юу. Юм бэ. Энэ гоё юм билээ ч үү таад CGI оруул бас үнэртнүүдээс нь үнэртэд үзээрэй. Миний пудр дуусаад дэгжин бьюти орж би пудр авсан. Гэтэ би энэ пудрыг болохоор дандаа S Cosmetics гэдэг дэлгүүрээс авдаг гэсэн аахгүй. Тэг үнний үед 48 жилүү 55 жилүү нэг тэмдэг үнэтэй байдаг гэсэн. Тэг би дэгжин бьюти орсон чинь заяа. Яг миний энэ авдаг энэ setting powder-ын одоо энэ юу гэдэг вүлээ? Ямар пудр гэдэг вүлээ? Нэрийг мартчихлаа. Ямар ч гэсэн энэ Bifilter буюу одоо эн чинь ямар Beauty Creations тийм Beauty Creations гэдэг брендийн альбиас нэрхийг дэгжин бьютиэс оруулж ирж байгаа юм лээ заяа. Тэгээ альбиас нэрхээр орж ирж байгаа болохоор үнийн хувьд илүү хямдхан. Тэгээд яг би хайжсэн паудра дэгжин бьютиэс 36000-аар авсан. Тэгээ нэг гоё паудра ингээд миний бодгийг бас яаж ч ингээ өглөө бодчаад орой хүртэл үнэ ч бодог байгаад ингээд аяг асаад байхгүй. Тэгээд нууц нь бол ерөөсөө setting powder буюу энэ пудр. Тэгээд би өглөө setting powder айгу сайн төрөж өгчгөр орой миний бодог байж л байдаг. Пудр төрөхгүйсэн ч гэсэн ер нь байж л байд юм дөө. Энийг 36000-аар авсан. Тэгээ энэ Beauty Creation-ы одоо тэр тэнж үт юм уу хацар өнгөлөгч тэгээд нүдний бодог юмуд яг альбаас нэрхтээр орж ирж байгаа болохоор илүү үнийн хувьд л харцан гоё хямдхан мэлээ. Тэгээд дэгжин бьютигээс таа гоё завтай болохоор. Ер нь тэгж жаад байна. Би бас маргааш бас дэгжин бьюти орж юу авъя гэж бодоод байгаа байхгүй маш би гайгүй байгаа. Юу крем авъя гэж бодож байгаа. Тэгээд би бас тэндээс банк крем авдаг. Тэгээд энэ LA Colors гэдэг ийм мат уйлан бодог бас дэгжин бьютигээс авсан. Энэ бас нэг 20 км байсан баха. Тэгээд яг иймэрхүү бэж үгтэй. Ингээд бичлэгээ хийж дуусчаад тэгээ хамгийн сүлд нь өөрөө үзсэнгүүтэй шүү дээ. Ингээд бичлэгэндээ оруулаагүй худалдаж авсан хөрхөн юмнууд зөндөө байдаг. За тэгээ би ясаа сая энд бодоо сууж илаа л да өөр юу авлаа гэдэг юм жижиг сажиг юмнууд ер нь аюурх гэдэг байхгүй юу. Тэгээ энэ оруулаг юмнууд байгаа ч гэж байхгүй ч гэж магадгүй байгаа ч гэж магадгүй. Тэгээ би ер нь сардаа нэг удаа бичлэг хийгээд ч юм уу ер нь алга болоод байгаа шүү дээ. Тэгээ тэрний маань хувьд гэвэл ялцчихгүй гэр бүлд маань бас нэг
асуудал тохиолдсон байгаа. Би тэгээд яг YouTube-ээр ч юм уу ер нь сошиал медиагаараа бүр ингээд амар хувийнхаа амьдралыг ярьдаггүй учраас та эдийг бас ойлгоно гэж бодож байна. Тэр нь одоо л ер нь гаг болцсон байгаа. Тэгээд би бас дээрэс нь ажлынхаа амралтыг ээлжийн амралт авсан байгаа болохоор ер нь энэ хэдэн өдрүүдийг ашиглаж агаад видео бичлэг аягүй сайн оруулж өгье гэж бодоод байна. Тэгээд та эдийг хүлээлгэсэн нас уучлаарай. Би сүүлд бүр 3 жилөө 4 сард бичлэг хийгээд тэгээд дагаан дахиж бичлэг хийнэ гэснээр алга болцсон. Тэгээд уучлаарай яалтчгүй хүндэтгэх шалтгаантай байсан болохоор бичлэг хийгээгүй ер нь алга болсон байгаа. Тэгээд бас рил мэлэж гэсэн хийгээгүй ер нь бол бас Instagram, YouTube, TikTok энэ төр ер нь жоохон уналттай явж исэн баг. Тэгээд яалтч хувийн асуудалтай байсан болохоор ер нь тэгээд пауз авсан байсан. Тэгээд одооноос бас comeback хийх гэж оролдоно. Бат тийч алга болчтой болов ёо. Би бүр тэгсэн ахгүй ингээд одоо тэр нь хамгийн хэцүү зүйл нь яг утсан дээр бичлэг хийгээд утсан дээр эвлүүлдэг болохоор утас бүр ингээ амар халдаг. За компьютер дээр ингээ эвлүүлэх чинь бас нэг өөр штэ. Тэгээ ингээд компьютераасаа бас энэ бичлэгүүдээ ингээд утаснасаа шийдээд эвлүүлж бас болж байгаа. Тэнгууд айгу цаг зав авч байгаа байхгүй. Тэгээ би ч өөрөө айгу хурдан хүн болохоор ер нь тэгээд эдит дээр айгу бас асуудалтай байна гэсэн чинь нэг айгу хөөхөн тэгсэн ш нөгөө нэг та бичлэгээ зүгээр эдитлэхгүй л оруулчаач тээ тэгсэн ч гэсэн үзье яалаа. Тэгээ хөөхөн над руу бас бичлэгүүдээ явуулчих би өмнөөс чи эдитлээд өгье гэсэн. Тийм хүмүүсээс эзэн баярлаа. Энийг бас авсан. The Body Edition гэдэг энэ болохоор Oriflame-ийн биеийн юм скраб баг. Надад энэ айгуу таалагддаг заяа. Би бүр мартчихсан мөлий. Өмнө нь бас ажиллагаа хичээс авч ирсэн аахгүй. Тэгээд энэгээр ингээд яг биеэ савндаж хөөсрүүлж угаахасаа өмнө бие айгуу сайн халуусан дэвтэйгээд дэвтэж аваад яг энэгээр скрабтахаар амар гоё бие ярс бүр үнээр гоё зөөлхөн болдог. За яг ингээд хүнээр өрүүлсэн юм шиг зөөлхөн болдог. Тэгээд энэ маань дуусах чаа би тэгээд утахгүй дахиад нойр хавд гэр хажууд мажууд юм ер нь Oriflame зардаг газар ил очиж авъя гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд айгуу гоё. Тэгээд нөгөө нэг пиндуудаагаас ч үлээ 5-аас нөгөө нэг ийм хөхний наалт цахиасан гэсэн мартаад заяа. Мартцсан. Тэгээд миний сагаас дахиад ийм нэмж авсан. Өөрөө очиж авсан. Миний сагаас ийм бас ийм хөхний наалт авсан. Хөхний наалтууд ихтэй ерөнхийдөө бол гоё зав. Яг ингээд брамра өмсөхгүй байгаа үед ч юм уу эсвэл яг тиймэрхүү мөр араас авц өмсөж байгаа тохиолдолд наачхаар айгуу дайггүй. Бусд үед ингээд хэтэрхий удаан наачхаар ялангуяа хар халуунд зэ ингээд нэмэх 30 ч юм уу нэмэх 40 ч бас ааш. Тэгээ хар халууд наачхаар ингээд амар тухгүй байдаг. За ер нь амар тухгүй байдаг. Тэгээд баг тэр үед ийм нэмэхгэн ийм хүний даргалга өмссөн баг надад хамаагүй дээр санагддаг. Комментчдаг, лайк дардаг бүх хүмүүстээс маш их баярлалаа. Над руу бас айгүй гой гой урам өг бичсэн хүмүүс бас байсан. Тэгээ намайг хүлээж үздэг хүмүүс маань ч гэсэн байсан. Тэгээд тэрийг харахаар л бүр ингээд хурдан YouTube хийх юмсан, бичлэгээ хийх юмсан гэдэг ийм урам зориг айгүй хавцдаг. Таадтаас маш их баярлалаа. За тэгээ дараагийн бичлэгээр уулзалт түр баяртай. Бүгдэнд маш их баярлалаа.